За тэгэхээр өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй. Тэгэхээр өнөөдөр бид Дорнотой аймгийн Матад суманд ажиллаж байна. За өглөө бид 11 цагаас Матад сумын малчдын зөвлөгөөнийг шууд дамжуулан хүргэсэн бол за яг одоо Матад сумын ерөнхий боловсролын сургууль дээр хүрэлцэн ирээд байна. За тэгэхээр 2023 оноос Дорнотой аймагт хэрэгжиж эхэлсэн хүн болох багаас гадаад хэл спорт, авиас, ур чадвар төслүүд бол хэрэгжиж эхэлсэн байгаа. За үүнтэй холбогдуулан Дорнотой аймгийн одоо 14 суманд дугуйлан клуб сургалт гэсэн одоо ийм ангиллаар бол сургалтууд явагдаж байгаа. Тэгэхээр яг одоо бид Матад сумын хүн болох багаасаа төслийн авиас хөтөлбөрийн одоо хөтөлбөрт суралцж байгаа хүүхэд багчууд болон багш нартай та бүгдийг бас уулзуулах гэж байна. За тэгэхээр орчин үеийн хүүхдүүд одоо юуг илүүтэй сонирхож, юунд анхаарлаа төвлөрүүлж, за ямар бүтээлч зан төлөвтэй байгааг судалж, тэдний хэрэгцээ шаардлагад нийт зарах хэмжээг бодлогоор дэмжснээр за ирээдүй болсон хүүхэд багчуудаа хөгжиж боловсроход суурийг тавьж өгж байгаа гэдгээр энэхүү төсөл маань бас онцлогтой төсөл болж байгаа. За тэгэхээр Дорнотой аймгийн хэмжээнд 30 мянган гаруй хүүхэд одоо амьдарч байна гэсэн судалгаа байдаг. За эдгээрээс бол нэг 70 орчим хувь нь бол энэхүү төсөлд бас хамрагдаж байгаа гэсэн сүлийн мэдээлэл байгаа. За сайн байна уу агшаа. Яг хичээл дундуур нь ороод ирлээ уучлаарай. Яг хичээл чинь ихээр сонсоод л хүрээд ирлээ. Тэгэхээр өөрийгөө бас үзэгчтэй танилцуулахгүй юу? Энд одоо яг ямар хичээл орж байна? За сайн байцгаана уу. Намайг эвхэрийн дэлгөөн цэцэг гэдэг. За Матад сумын хүүхдийн цэцэрлэгийн дуу хөгжим багш байна. За энэ жил анх удаага хүн болох багаас авиас төслийн дуу хөгжмийн сургалтыг одоо хариуцж авсан байна. За дуу найрал дуу болон укулеле хөгжмийн сургалтыг зохион байгуулад ажиллаж байна. За тэгээд дуу болон хөгжмийн дуу бол нийт 17 хүүхэд хамрагдаж байгаа. За тэрнээс гадна сонирхлоороо бас нэлээд олон хүүхэд явж байгаа. Бараг 30 гаруй хүүхэдтэй хичээлж байна. Төслийн хувьд бол 2 дахь жилдээ 3 дахь жилдээ хичээлж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бас хүүхдүүд маань их идэвхтэй байх шиг харагдаж байна тий. Тэгэхээр одоо хэдэн насны хүүхдүүд сонирхож илүү одоо яг укулеле хөгжмийг хичээлж байна. Ер нь бол бүх насныхаа аюуг сонирхож байгаа. Гэхдээ нөгөө багаас нь илүү хичээлж байгаа. Ер нь бол манай дугуйлан болгоод 3-аас 6 дахь ангийн хүүхдүүд хөвчлэн байгаа. Тэгээд 7-8 дахь ангийн хүүхд цөөхөн байгаа. 5 сарын 2-наас эхэлсэн. Тий. Зуны хуваар одоо ямар байдлаар хичээлэх вэ? Одоо ер нь хичээлийн бас цагаар л мэдээж хичээлж байгаа тийм 7 хоног хэдэн өдөр хичээлж байна. За 7 хоногт 2 өдөр хичээлж байгаа. За нөгөө сургалтын багш нартайгаа цагаа зөрүүлээд өдний хойно өмнө ингээд хичээлж байгаа. За тэгээд 5-6 сар бүтэн хичээлээд одоо намраас 9 сараас 12 сар хүртэл хичээлэх юм байлээ. 6 сар хичээлэх. Матад сумын хувьд авиас хөтөлбөрт яг хэдэн чиглэлээр одоо дугуйлан хичээлж байгаа гэсэн үг. Авиас хөтөлбөрт бүжийн дугуйлан байгаа. Тэгээд дуу хөгжим гэдэг 2 чиглэлээр. Тэгээд нийт 3 юм уу дуу хөгжим дотроо задраад дуу хөгжим гэж орж ирж байгаа. За бүжгэн дээр нь одоо яг хэд хүүхэд вэ? За бүжгэн дээр бас 20 хүүхэдтэй лимиттэй байсан. Гэтэл 20-аас гитэрцэл аюул олон хүүхэд явж исэн. Тий. Мартах хичээлэлж байгаа. Бүтэн жилийн хугацаанд хичээлэн. Тэгэхээр хүүхдүүд одоо явц дундаа ч юм уу нэмэгдэх хэрэг боломжтой юу? Суралцаад нэмэгдээд явах. Нэмэгдээд авах боломжтой, хасагдах боломжтой. Хүүхдүүд нөгөө дундаас нь зарим нэг шантраад энэ те. Зарим нэг нь бол бас сонирхлоороо манай найзтай манайгийн хүүхэд хичээл чинь ямар гоё би бас сурмаар байна гэд. Бас одоо болтол хүүхдүүд орж болох уу гэдээ бас асуугаад байгаа тий. За хүүхдүүдээ хичээлэн сонирхолтой байна уу? За хэн одоо яг суралцж байгаа хөгжмийнхаа талаар гоё ярилцах хөө, сэтгэлээ хуваалцах уу? Хэн яриах вэ? За өөрийгөө гоё танилцуулаад. Намайг Инэрл гэдэг. Тэгээд би 9 настай. Надад энэ хөгжим маш их таалагддаг. Тэгээд би одоо хүртэл сурж байгаа. Ямар ая тоглож сурсан? Ая тоглож сурсан. За ямар ая тоглож сурсан? Ээжтэй очно.
За цаашдаа мэдээ зөндөө олон дуунууд тоглолцоор байх тий. Ер нь өөрөө гой сонирхолтой байна уу? Сонирхолтой. За өөр хэн сэтгэл авалцах уу? Хин хөө. За өөрийгөө гой танилцуулаад. Намайг Инг төгсийн монголчин гэдэг 5-ын А зурдаг. Тэгээд надад бас энэ хөгжим бас сонирхолтой байдаг. Тэгээд цаашдаа бас энэ хөгжим тоглоно. Их хөгжим. Бүр цаашдаа гүнзгийрлээ суралцсанаа гэж үү? За. Давхар бас энэ хүүхдүүд маань найрал дунд явдаг гэсэн үг үү? Дуулалтаа бүгдийг нь болчихсон. Бүгд хөгжмөөс гадна бас найрал дунд явчихдаг юм шүү те. Тэгвэл одоо юу ах вэ нөгөө сая хэлсэн шүү дээ ээжтэй очиндоо дуг сурцсан гэд бүгд сурцсан байгаа юу? Юу укулеле дээр болонгоо яг нөгөө нот барилтаа сурцсан байгаа. Яг нөгөө нийлж тоглож сураагүй байна. Найрал дуундар болонгууд ээж таньдагаа дуугаал. Ерөнхийдөө ажгүй сурцсан байгаа. Одоо нөгөө 6 сарын 1 болох гэж байгаа учраас тэрэндээ аль давхар бас номер үзүүлэх гээд бас дуугаа бэлдсэн байгаа. Одоо яг ингээ үзэгчдээ сонирхуулах юм бол ямар ая тоглож өгөх боломжтой вэ? За ай гэвэл бид нар зүгээр нэг дууны барилт авахгүй юу? Гэтэ яг нөгөө юутыг хөгжимтэйг нийлж үзэг болохоор бас боломжгүй баха. Тэгвэл найрал дугаар сонирхуулахад боломжтой. За тэгвэл найрал дугаад болох нь тий одоо. За. За. Тэг. Ингээд зогсоод. За, хөгжмөдөө шил доош нараа. Доош нараа. Бичлэг явж байгаа. Шууд явж байгаа. Ярахаар бол хасаагаар хэзээ. Гой нөгөө ингээд тусгаж ингээд хандаад мөрийг дараалаа.蓝牙连接成功。 Заяа сонсоод үгээ сайн зэж. За үгээ яа цаашаа тийм үгээ харж болно шүү дээ. Зэрэгтэй чанга толроо.
За баярлалаа. Ямар гоё дуулдаг хүүхдүүд вэ? Юу одоо энэ хүүхдүүд маань ер нь дараа жил дахин суралцах боломжтой гэдэг юм уу? Эсвэл яадгийг нэг хүүхдээ нэг жилдээ суралцаад дуусдаг юм уу? Одоо сайн мэдэхгүй байна би. Энэ жил авж байгаа. Гэхдээ ер нь бол нөгөө нэг анги твшээд дээшээ нөгөө зарим төгсөө явчихдаг. Тэнгүүд бас багаасаа дороосол ингээд ангиудаас ороод явах. Ер нь укулеле хөгжим болгол яг нэг 3 дугаар ангиас дээш заадаг байхгүй. Тэнгүүд хөгжимдөр бол 3 дугаар ангиас авч. Тэгээ юунес бол дуун дээр бол багаас нас авч буулна. Нөгөө бусад спорт хэлмэл бүгд хичээлж байгаа юу те? Хичээлж байгаа. Ер нь хичээлээд эхэлсэн байгаа сургалтууд нь англи хэл. За тэгээд юу математик бас байгаа. Тэгээд хөгжим, спорт бүх спорт дотроос бүх хүмүүх байж магадгүй. Тэг олон төрөлтэй байна. За баярлалаа. За тэгэхээр үзэгчдээ бид энэхүү шууд дамжуулалтыг Дорнот аймгийн Матад сумын ерөнхий боловсролын сургуулийн одоо хүн болох багасаа төслийн сурагчдын дугуулгын бэлтгэлийн одоо үйл ажиллагаанаас та бүхэндээ шууд дамжуулан хүргэлээ. Тэгэхээр 2023 оноос эхлэн Дорнот аймагт хэрэгжиж эхэлсэн энэхүү төсөлд за 14 суманд 27 багш, 54 дасгалжуулагч, за ерөнхий боловсролын сургуулийн 46 багш, 3000 гаруй хүүхдүүдийг анх хамруулж энэхүү одоо сургалт маань явагдаж исэн бол за 2024 онд 39 багш дасгалжуулагч, за ерөнхий боловсролын сургуулийн 19 багш, спортын 16 багц төрлөөр 2500 суралцагчийг 6 сарын хугацаанд сургалтанд чиглүүлэн хамруулж байсан юм байна. За ийхүү одоо 2025 оны энэхүү төслийн одоо үйл ажиллагаа үргэлжлэн 5 дугаар сарын одоо 2-ны өдрөөс эхлэн хичээлж эхэлсэн байгаа. За мөн 13 сумдад одоо хичээлж байгааг бид Дорнот аймгийн Матад сумын одоо дугуулангийн сурагчдын бэлтгэлийн үйл ажиллагаанаас та бүхэндээ шууд дамжуулан үзүүллээ.